Сайн байна уу? Намайг Эрика гэдэг. Би Нью Жерсид амьдардаг сэтгэл засалч мэрэгчлээ. 10 жилийн өмнө би хүлтэй нүүр тулсан юм. 2015 оны 9-р сард 22 настайдаа Palisades-ийн хад руу ганцаараа ууланд алхахаар явсан юм. Palisades гэдэг нь Нью-Йорк болон Нью Жерсиг тусгаарлан урсах хайдсан мөрний дагуу үргэлжлэх өндөр хясаануудыг хэлж байгаа юм. Яг тэр өглөө гэдэс эвгүрхэж байгаа юм шиг сонин мэдрэмж төрсөн ч тухайн үедээ зүн совин гэж ямар зүйл болохыг мэддэггүй байсан учраас тоогоогүй. Төлөвлөж байснараа ууланд алхахаар явсан. Тэр өдөр алхаж явсаар Финатлиф нэртэй хүрхрээний төгсгөлд иртэл тэр өдөр усан ширэгчгсэн байлаа. Би өмнө нь нэг удаа тийшээ авирч гарч байсан тул тухайн үедээ эрсдэлд дуртай зангаараа авирч гарч чадсан юм чин бууж бас чадна гэж бодсон. Хясааны орой дээрээс зураг аваад би бууж эхэллээ. Өндөр нь ойролцоогоор 18 м орчим. Ердөө нэг алхмын дараа л би чулуун донд гацчихсан. Уг нь их хүнтэй байдаг зам тул хэн нэгэн ирэхийг 20 минут орчим хүлээв. Гэвч тэр өдөр ер хүмүүс харагдаагүй. Хүмүүс огт харагдахгүй байсан тул буух эсвэл буцаад дээш гарах арга хайсан ч олдсонгүй. Гарын булчин чичирч эхлэх үед хөл доор маань нойтон хөндлөн хөвдтэй нэг чулуу харагдав. Ингээд тэр чулуу руу үсрэхээс өөр сонголтгүй болж үсрэв. Гэвч хөл маань чулуунд хүрэх төдийд халтарч барьц алдан унсан нь санаанд тод үлдсэн хамгийн сүүлийн мөч байв. Би 18 м-ийн өндрөөс том хад руу унаж хавирга аарцаг сэр нуруугаа гэмтээж гарныхаа ясыг мөн хугалсан. Хавирганы хугарал уушгийг минь цоосноос амьсгаа богдож байв. Дараа нь яг яасныг сайн санахгүй байна. Магадгүй ам аврах зүн мэдрэмж ажилласан байх. Ойролцоогоор нэг цаг ухаангүй байсны эцэст сэрээд арайхийн үргэвч рүүгээ хурч уцаа аван 911 рүү залгасан. Цагдаа руу залгахад цочрол толгоон дөргөлтөөс болоод өөрийн нэр хаана байгаагаа ч санахгүй байлаа. Би өглөө амьсгаа богдож байна. Хаана байгаагаа ч мэдэхгүй байна. Намайг авраач гуй гэж хэлээд дахин ухаан алдсан байв. Цагдаа нар дуудлагын байршлыг мөрдөхөд дохион намайг Нью-Йоркт байгаа мэт заасан тул хайгуулын багууд Нью-Йоркт ирлийг хийж байв. Харин би Нью Жерсид байсан. Ингээд би аврагтгаа хүлээн 7 цагийн турш үхэл амьдралын зааг дээр хөвтсээр байсан юм. Амьсгаа богдсон намайг үхэлд хүргэсэн гол шалтгаан байв. Тэр мөчөөс л миний үхлийг мэдэрсэн туршлага эхэлсэн. Эхлээд би махан биеэсээ салж буугаа мэдэрсэн. Доор хөвтөж буй өөрийнхөө биеийг хараад би энэ бие биш, би үхдэггүй, үхлийн цаана тусдаа оршихгүй байна гэдгийг ойлгосон. Зарим нь үнийг сүнс, оюун, ухамсар гэж нэрлэдэгч би зөвхөн 5 мэдрэхүйгээрээ баримталж болох зүйлд л итгэдэг байв. Харин энэ явдал би мах бодоос цааш өөр зүйл байдгийн баталгаа болсон юм. Дараа нь олон хүний мэдэрснээр амьдралаа тоомлож харав. Тэр төлөвт цаг гэж бараг байхгүй. Нэг л агшинд миний бүх амьдрал нүдний өмнө жирэлзэн өнгөрсөн. Би баг байгаасаа л олон сэтгэлийн шарахтай, донтолттойгоо тэмцдэг нэгэн байсан юм. Амьдралаа томлон харахад би бусдын зовлонг багасгахаас илүүтэйгээр өөрийн зовлонгоо эргэн тойрныхондоо тарааж сүнсний зоригтойгоо нийцүүлэн амьдарч чадаагүйгээ тодгарсан юм. Өвдсөн хүн бусдыг өвдөгдөг гэдэг үний юм байна лээ. Би зовлон шаналлаа өөрөө ч мэдээлгүйгээр бусад хүмүүст халдааж байсан байна лээ. Энэ нь надад нүд нээсэн сургамж болсон юм. Би үүнийг карма, өөрөөр хэлбэл үүлийн үрийн хууль гэж ойлгосон. Энэ хуулинд бид цааш хаашаа явхаа мөн зөвхөн өөрсдийг минь төдийгүй эргэн тойрны хүмүүсийн амьдралыг хэрхэн чиглүүлдгийг ухааруулсан юм. Сонирхолтой нь намайг сайн муугаар хинч шүүсэнгүй. Зөвхөн хамгийн бодит төвийг сахисан өөр би намайг үнэлж байв. Тэр нь зэмлсэн, ичээсэн дүгнэлт биш, харин чи зориг, үн цэнтэйгээ нийцүүлэн амьдарч чадаагүй гэсэн шударга үнэлгээ байсан юм. Үүнийг харах хэцүү байсан ч маш чухал байв. Энэ нь хүн төрлөختний энэ гариг дээрх жинхэнэ зориг юу болох, дэлхий бол үнэндээ биднийг сургадаг нэгэн сургууль гэдгийг гүнзгий ойлгоход хүргэсэн юм. Карма гэдэг нь миний ойлгосноор хичээл шиг бидний гаргах шийдвэр, үйлдэл бүр сүнсний зорилготой нийцэж амьдрахыг сургадаг зүйл. Би үхэл гэдэг зүйлдээ нүүр тулж мэдрэхээсээ өмнө туйлын атеист буюу ямар нэгэн бурхан эсвэл үхлийн дараах амьдрал гэх мэт зүйлд огт итгэдэггүй хүн байсан юм. Үнийгээ ч итгэлтэйгээр хүн бүрт ярьж явдаг байв.
Хаднаас унахын өмнөх өдөр нь эгчдүү нартайгаа үдшилэг дээр энэ тухай маргалдаж бүр тэдний нэгийг уйлуулчихсан. Харин маргааш өглөө нь ууланд алхсан нь тэр байсан юм. Тэр нэг цагаан гэрлийг зарим нь бурхан эсвэл дээд ухамсар сүнслэг оршихуй гэж нэрлэдэг. Харин надад бол бүхнийг бүрдүүлдэг тэр нэг зүйл шиг санагдсан. Би урд нь хизээч мэдэрч байгаагүй их хэмжээний хайр, амгалан тайвныг мэдэрсэн. Тэр мэдрэмжийг илэрхийлэх үг бараг байхгүй. Дэлхий дээрх бүхий л юм, биет бүхний эс, атом бүр нэгэн эрчмээс бүтсэн. Бид үнэндээ нэг л зүйл, бүрэн холбогдсон оршнол юм. Тиймээс салангад байдал гэж үгүй, үхэлж гэж байхгүй гэдгийг ойлгосон. Энэ үнэхээр намайг гүн зочроосон ойлголт байлаа. Би тэр газарт 7 цаг хэвтсэн. Тэгэхэд нэг гал сунагч ээлжнээсээ буугаад амарч байсан ч дуудлагын яриаг сонсоод зүн совиндоо итгэн хэдэн милийн алхалт хийсээр ирж намайг олсон юм. Энэ туршлагын хамгийн гайхалтай нь цагаан гэрлэн дунд байх үед салангад гэдэг ойлголт бараг байсангүй. Надад одоо буц гэж юу ч тушаагаагүй. Гэтэ би бас өөрөө ч шийдээгүй юм. Хоёулангийнх нь нэгдмэл шийдвэр шиг байлаа. Миний сүнсний аялал дуусаагүй бөгөөд өнгөрсөн олон төрөлд хуримтлагдсан карма минь энэ удаагийн үхэлдээ нүүр тулсан туршлагыг надад тохиолдуулж намайг сэрэхийн тулд бас бусдыг сэрэхэд минь туслахаар иржээ гэдгийг би ойлгосон. Ингээд би бие рүүгээ буцахаар боллоо. Дөнгөж бие рүүгээ орж амьсгаа аваад нүдээ нээх мөчөд хадан ирмэг дээгүр нэг гал сөнөөгчийн толгой цохож миний нэрийг Эрика гэж дуудаж байв. Тэр хүн цэргийн завь дуудаж намайг дамнуурганд хэвтүүлэн эмнэлэгт хүргэсэн юм. Би эмнэлэгт 1 сар, дараа нь нөхөн сэргээ хэмчилгээнд дахин 1 сар явсан. Үүний дараа 6 сар тэрэгцэртэй байсан юм. Энэ бүх хугацаанд би асар их өөрчлөгдөж, сэтгэлийн гүн шарахтай, донтолттой, юунд ч итгэдэггүй хүнээс огт өөр сүнслэг нэгэн болсон юм. Мөн энэ хооронд надад бусдын болоод орчны энергийг харах, мэдрэх, хүмүүсийн зовлон шаналлыг гүн мэдрэх гэх мэт сонин содон зүйлс их тохиолдсон. Орноосоо босч чаддаггүй байсан үед өрөөнд байсан сэнс гинэт ажиллаж эхлэх, салхи орох боломжгүй байхад хөшиг наас цааш хөдлөх зэрэг зүйлс гинэт болдог байв. Тийм үедэд надтай хамт нэгэн төрлийн оршихуй, эрчим байгааг тод мэдэрдэг байсан юм. Заримдаа бүр цахилгаанчсан хүн шиг хүрсэн техник хэрэгсэл болгоноо эвдчихдэг болчихсон байсан. Хэд хэдэн гар утас 2 компьютероо эвдэлж гэрэл асаасан даруйд шатчихдаг байлаа. Иймэрхүү явдал үхлийг мэдэрсэн туршлагатай бусад хүмүүст ч тохиолддог гэдгийг би сонссон. Гэхдээ хамгийн чухал зүйл бол намайг бусдын төлөө үйл хийх ухаалд хүргэсэн явдал юм. Яаж, ямар хэлбэрээр хийх нь хүн бүрийн зан чанар, авьяас, амьдралын туршлагаас нь шалтгаалж өөр байдаг. Энэ бол надад асар том сургамж болсон. Одоо би эрүүл хүн, үхлээс айх айдас надад байдаггүй. Олон хүний айдас болсон тэр зүйлээс ангид болсон минь энэ туршлагын хамгийн том бэлгэн байсан. Тэр 6 сарын хугацаанд би хизээ нэгэн цагт үхэн. Өөрөөр хэлбэл энэ би оршин тогтнохоо болно гэдэгтэйгээ нүүр тулж хүлээн зөвшөөрөх ёстой болсон юм. Үхлээр бүх зүйл дуусахгүй. Бидний махан бие үгүй боллоо ч бидний сүнс ухамсар гих оршихуй байсаар байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх үед жинхэнэ тайвшрал ирдэг. Мөн бид эдгээр оршихуйгаар дамжуулан хоорондоо холбоотой байдаг нэгэн цул юм.